За Монгол Улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан төрийн албаны тухай хуулийг миний бие ахлаад ингээд ажиллаж байгаа. За энэ хуулийн шинжилэл бол зайлшгүй болчиход байгаа. Хамгийн сүүлд 2017 онд энэ төрийн албаны шинэ хууль батлагдаад 19 он бүрэн хэмжээгээр мөрдөгдөж эхэлсэн цагаас хойш үндсэндээ одоо нэг 5-6 жил болж байна тийм ээ. За энэ хооронд нэг 28 удаагийн өөрчлөлт орсон явж байна. За төрийн албаны маань хууль дээр бол асар их шүүмжлэлүүд явж байна. Ялангуяа засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх ёстой одоо алхмууд нь бол бүрэн хэмжээнд хэрэгжээгүй байна. Санхүүжилтийн асуудал байна. Төрийн албан хаагчдын шатлалын асуудал байна. Нийгмийн баталгааны асуудал байна. Алслын нэмэгдлийн асуудал байна. За өөрөө орлогоо бүрдүүлдэг аймагуудын албан хаагчдын одоо цалин урамшууллын нэмэгдэл, өөрөө орлогоо бүрдүүлдэг аймгийн одоо албан хаагчдын цалин урамшуул нийгмийн баталгааны асуудал гэдэг маш олон асуудлуудыг манай төрийн албаныхан маань ярьж байна. Тэгэхээр энэ одоо 4-р сарда бид бол 3 одоо хангаан 3 бүсээ одоо хилцүүлгээ хийгээд дуусгана. За ирэх 5-р сард бид одоо өмнгийн одоо говийн одоо бусад бүсүүдтэйгээ нийлээд ингээд зүүн бүсүүдтэйгээ нийлээд ингээд нэг 6 одоо бүсийн чуулгана хийгээд дараа нь Улаанбаатар хотод одоо Улаанбаатар хотын төрийн албан хаагчдын чуулгана хийгээд ингээд төрийн албаныхнаас авах одоо санал дүгнэлтээ бол үндсэндээ авчиж байгаа. За мөн бол энэ хүрээнд бол одоо төрийн албанд ажиллаж байгаа болон төрийн албыг сайжирчаасаа өөрчлөгдөжөөсөө үр бүтээлтэй байгаасаа гэсэн юм зорилго агуулж байгаа хүн байвал манай ажлын хэсэгт шууд хандаж болно. За энэний дараа бол ард иргэдийн дунд одоо бас хилцүүлэг өрнүүлнэ. Мөн бас бизнес эрхлэгчийнхаа дунд төрийн албаны одоо хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг энэ чиглэлээр бас одоо хилцүүлгүүдийг өрнүүлэх ийм төлөвлөгөөтэй байна. Төрийн албаны шинжилэл бол улс орны бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэх одоо үндсэн одоо системийн шинжилгээний асуудал яригдж байгаа учраас яаран сандран түүхий дутуу юм хийх бол бодлого байгаа бид. За бүхий л оролцогч талуудын дуу хоолойг сонсно. За бүхий л оролцогч талуудын дуу хоолойг сонсохдоо хоёр зорилготой одоо ажиллана. Нэгдүгээрт бол төрийн албыг одоо стандартын шаардлага хангасан энэ төвшөнд авчирна. Өнөөдөр жишээ нь 2000 хүнтэй сум 5000 хүнтэй сум хоёрын төрийн албан хаагчийн тоо яг ижилхэн байж байгаа. За эмнэлгийн тоо, эмчнэрийн тоо ижилхэн байгаа. Төрийн захиргааны албан хаагчдын тоо ижилхэн байгаа. Төсвөн баг ижилхэн шахав. Тэгэхээр энэ тогтолцоо өөрөө буруу. Өөрөөр хэлбэл цөөн хүн амтай хэсэгтээ бол илүү үйлчлэгээтэй, их хүн амтай хэсэгтээ төрийн үйлчлэг юм уу? Эннээсээ шалтгаалаад ард иргэдийн дунд төрийн үйлчлэгээ одоо сайн хүрэхгүй байна гэдэг асуудал үүсдэг. Тэгэхээр хэдийн хэмжээний хүнд ямар хэмжээний төрийн албаагч байх ёстой вэ гэдгийг бас стандартын хуулийн дагуу хэрэгжүүлж явъя гэсэн ийм зорилготой явж байгаа. Би бас өөрөө стандартын хуульд оролцоод ингээд явж байна. Тэгэхээр ер нь төрийн албаны ачаалал, за төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, төрийн албан хаагчдад одоо төрийн албыг залгуулахад тулгамж байгаа бэрхшээлүүдийг шийдэхийн хажуугаар хамгийн гол зорилго бол төрийн бүтээмж. Төрийн бүтээмж гэдэг бол ард иргэдэд төрийн үйлчилгээ хүндрэлгүй, үр дүнтэй нэгэн чихт олгогддог, ялгуурлгүйгээр очдог энэ боломжийг бүрдүүлэх л одоо эрх зүйн зохицуултыг бид бүхэн хийнэ гэсэн ийм л зорилготой ажиллаж байна.